Хоёр бүлэг бүхий нийтдээ 76 тонны алтны нөөцтэй гэгдэж байгаа Гацууртын орд Сэлэн аймгийн Мандал сумын нутагт орших ноён уулын баруун ингэр хэсэгт байрладаг. За харин зүүн хойд хэсэгт нь эртний хүннүг гүрний дээдсэн онгон булш байгаа юм. Түүхчдийн олон жилийн судалгаагаар Монгол улс хүннүгийн төр улсын төв болохыг тогтоосон бол монголчуудын өвөг дээдэс хүннү болохыг мөн тогтоосон. Тиймээс зуунаар хэмжигдэхгүй хүн төрлөختөнтэй холбогдох хэдэн мянган жилийн түүхийн их сурвалж Гацууртын ордыг ашигласнаар сүйтгэгдэнэ гэж төрийн сойрхолт түүхч Батсайхангуй ярьсан юм а. Монгол улсын маань төрийн түүх. Тэгээд энэ хүннүүгийн үеийн одоо хамгийн том ноён соёлын түүхийн маань соёлын өв бол энэ ноён уул. Одоо бидний зогсож байгаа энэ газар тий сүжигтийн амд байгаа ноёдын одоо энэ шинэ дэрэг зогсож байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол бидний одоо хадгалж, хамгаалж, өвлүүлж, судалж хойш үедээ өрөх учиртай ийм соёлын өвөө гэдгийг бид нэр бас ойлгож мэдэх хэрэгтэй. Ер нь бол түүх гэдэг бол биднийг авч ирсэн тэр үн цэнтэй зүйлс шүү дээ. Тэгэхээр үн цэнтэй зүйлсийг бол одоо мэдэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, хойш үедээ өвлүүлэх хэрэгтэй шүү гэдгийг энэ ташрамд хэлье гэж бодож байгаа. Түүхийн нэн ховор үнэт дурсгал булш бунхан хэрэгслүүдэд үл ашиж энэ ордыг стратегийн ордод хамааруулж ухах эрхийг олох уу гэх асуулт хариулт нэгж байна. За нөгөө талдаа өнөөдөр улсын эдийн засаг хямарч иргэдийн амьдрал тарчиг байгаач 70 тонн алтыг олборсноор монголчуудад юу үлдэж эдийн засаг сайжрах вэ? Эдийн засагт эерэг нөрчлөлтийг авчирч чадах уу гэдэг олон асуулт гарна. За уулуурхайн сайдын мэдээлэлээр бол 3 ихт 80 төгрөгийн үн цэн бүхий ордоор нэрлэж 655 тэрбум төгрөгийн татврын ашиг харснаа онцолсон. Ноён уул сүжигтийн ам, хужиртын ам, зармуутын гих 3 амтай. За хужиртын ам 70 гаруй, зурамтын амд 20 гаруй, харин үлдсэн булш бунхан сүжигтийн амд байдаг тухай түүхчид, судлаачид нотолжээ. Нийтдээ 300 гаруй ихс дээдсэн булш бунхан байгааг хэлж байна. Энэ одоо нэг 10-ад метр өндөр ингээд налуу ингэр байсан гэж бодоход бол энд бол булш байх магадaltaй. Уулын ингэр газар. Тэр дээд ингэрт бол бас байх магадaltaй. Зүгээр одоо ингээд түрээд бүгдийг атвал болгоод игдсэн учраас би энд одоо юу устж юугүй ус тэгээд өнөхөр хэлж мэдэхгүй. Зүгээр үрчсэн энэ ордыг анх ашиглахаас нь эхлээд одоо археологийн хайгуул хийж судалгаа хийсэн улсууд одоо энд хариулт өгөх байна. Хүннүг үеийн ихс дээдсэн оршуулгатай энэ газараас 5-8 км бидний яриад байгаа Гацууртын орд газар байрладаг. За алтыг олборлох үйл явц газрын гүнд цооног өрөмдөж тэсэлгээ хийж алтыг авна гэдгийг лиценз эзэмшигчид мэдээлэл өгчээ. Олборлох үйл явц эртний булш бунхан хөндөгдөхгүй гэдэг баталгааг өгч байгаа. За гэвч эрдэмтэн судлаачдаас бүрдсэн байгаль эколог олборлолтын нөлөөллийн судалгааг хийсэн ажлын хэсэг огт судалгаа хийгээгүй гэдгийг эрдэмтэн судлаачид мэдээлж байгаа юм.